Сонирхлооны Emracity-ний шинжилгээний зургийг гадаад улс руу болон өөрийн хэн нэгэн рүү явуулах аргыг зааж өгье. Тухайн компьютерт CD-г хийгээд CD-ийн дотор байгаа энэ DICOM гэсэн фолдерыг компьютер дээр хуулж авна. За би бол дэлгэцэн дээр хуулаад авчлаа. За энд CD-ийн дотор байсан DICOM гэдэг энэ фолдер. Зарим энэхийн CD болохоор image гэсэн байх магадaltaй байдаг. За ингээд CD-ийн дээр хуулаа. Компьютероо дэлгэцэн дээр хуулж авч дуслаа. За үүний дараа би бол Google Drive нээгээд тухайн шинжилгээ хийлгэсэн хүнийхээ нэрийг бичээд за төмөр гэж бичиж. За Google Drive руу ороод төмөр гэж бичээ. Тухайн хүнийхээ нэрийг бичнэ гэсэн үг. Create гэж шинэ фолдер нээгээд. За төмөр маань ингээ ороод ирлээ. За тэгэхээр би одоо дэлгэцэн дээр хуулсан DICOM гэдэг фолдер ийшээ инээ гэсэн үг. За энэ дээр энийг хэн явуулах вэ гэдгээ сонгож өгнө. За энэ restrict гэдгийг аваад any restrict гэхээр зөвхөн тухайн хүмүүс болно. Any if-тэй линк гэвэл энэ линкийг мэддэг хүн болгон үзэж болно гэсэн үг байна. За энэ дээр одоо Eva гэдэг эмнэлэг рүү явуулъя гэвэл Eva гэдэг эмнэлгийн хамаал хаягийг ингээд бичиж өгөөд энэ чинь төмрийн CD шинжилгээний зургийг илгээж байна гэдээ ингээд биччихвэл Eva эмнэлгийнх маань ингээд хүлээгээд авчнаа гэсэн үг.